өглөөний мэнд. За та нарын харж байгаачлан би өглөөс ирчээд усанд орчоод нүрээ гайгүй болгочоод өглөөний цайгаа хийчээд өнөөдөр би ахыг өндөгтэй талхай идчихсэн. Тэгээд би талхай идэхээс өмнө гэлс үсээ хатаах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо ингээд 10 цагаас одоо 9:30 болж байна, 9:40 болж байна. Одоо нэг 20 минутын дараа Zoom meeting эхэлнэ. Тэгэхээр Zoom meeting дээр юуны тухай байх вэ гэхээр 5. Би одоо 5 дугаар семестрээ эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ерөнхийдөө тооныхон дундаа жоохон хөгшин талтай тий. Тэгээд би mentoring program гэж үүдэг манай тэр нь болохоор одоо ирэх семестр одоо энэ эхлэх гэж байгаа семестрт дөнгөж орж ирж байгаа 1-р семестрийн жоохон бацаануудад ментор болох. Тэгээд тийм юмд орсон байгаа. Тэгээд өнөөдөр менторуудын уулзалт болно. 10 цагаас тэрэнд нь би бэлдээд гэлс нүрээ будчихлаа. Тэгээ угаасаа өнөөдөр гарах ажил байгаа. Ямар ч нөгөө ээжиндээ маа буцааж өгнө. Тэгээд бас нэг 2 найзтайгаа уулзнаа. Тэгээд 2 найзтайгаа би цоо дээр уулзсан. Тийм учраас би цоо дээр юу яах гэж байгаа. Хичээлээ бас хийнэ гэж бодож байгаа. Тэгээд би сүүлийн бичлэг дээр яагаад жоохон юм ярихгүй жоохон өөрийгөө үзүүлэхгүй байснаагаа та нарт тайлбарлаж өгье. За эхлээ ямар ч гэсэн үсээ хатах. Zoom-д бэлтнэ. Zoom-ыг би iPad-аар хийх байсан боловч одоо компьютероор хийж яагаад гэхээр миний iPad асхаа болсон. Зүгээр битээ санаа зов өвдрөөг шүү. Яасан бэ гэхээр штэ. Намын сан руу явж исэн штэ би нэг өдөр. Явж явах замдаа би нэг энэ зардаг юм савта кофенууд байдаг хгүй юу? Хөргөгчөнд байдаг. Тэгээд нэг кофе аваад масктайсан болохоор шууд ууж чадахгүй аваад цүгэндээ хийчихгүй юу. Тэрийг тас мартцсан. Тэгээд нөгөө нэг Apple-ийн дэлгүүр орчоод буцаж явж агаад юугаа кофе асгаснаа мэдээд цүгэн дотроо. Тэгсэн чинь миний кофе бүх миний цэнэглэгчүүдийг ингээд норгоод. Тэгээд одоо миний 2 цэнэглэгчний хошуу хоёулаа ажиллахаа болсон. Тэгээд яг уу ийм USB цэнгэлж болдог. Миний iPad-ных нэг шинэ USB-C болохоор би ерөөс цэнгэлж чадахгүй. Тэгээ энэ хоёр шатсан. Тэгээ би хоёр шинийг сайн захиалсан байгаа. Одоо тэр нь өнөөдөр ч маргааш ирэх юм шиг үлээ. За ер нь тиймэрхүү байна да. Тэгээ би та нартай жоохон ингээд дотн юм ярих гэсэн боловч сүүлийн хэдэн влогуудтай ингээ яриа гэсэн чи урээд нэг л та нарт тийм муухай энерги өгмөргүй санагдаад тэгээд байлгаж чагаад одоо айгу гайгүй болж байгаа учраас би буцаад intimate vlog хийж эхлэе гэж утсан. Би нэр өчигдөр фитнестэй явсан. Тэгээд мөр нуруу хийсэн. Миний нуруу дээд тэр нэг 70-ны хэсэг хэвээр нийл хүндөр. Гэхдээ гоё хүндөр байна. Таалагдчих гэж. За энэ Zoom meeting-үүд ч юу нэг амар юм байна. Яагаад гэж хүн зүгээр л эндээсээ дээш яаж харагдах нь тэрнээс шалтгааллах учраас тэрөөс одоо ороо юм өмсөх шаардлагагүй би зүгээр л бэлтгэлээ үүдтэй. Бэлтгэлийн биш ээ, гэрээ үүдтэй. Би тааж сонголтгүй л дээж чад миний хөл бас жоохон хөндөртэй болчих. Тиймэрхүү. Тун. Хэр арай амар юм уу? Бас арайчтай те. Энийг нь дотгошоо нэгээд энэ хоёрыг нь гаргачихв. Гэл. За. Миний iPad-аас би сая ийм цэнэглэгчний
шүү гэх юм уу. Сая Amazon-оос дөнгөж сайн надад авч ирсэн. Anchor гэдэг. Тэгээд цэнгэлсэн одоо нэлийн цэнэгтэй болчихлоо. Энэ амар хурдан цэнгэлт юм байна. Тэгээ. За одоо ингээд гарах хэвээр би удахгүй жоохон хичээлээ уншчлаа. Энд ихтэй надад амар хэцүү хичээл байна. Одоо нэг 3 хоногийн дотор намыгаа бүтэн уншиж дуусгаал. Тэгээд дасгалуудаа хийж эхлэхгүй болвол шалгалтанд яг фейлдэх магадaltaй. За нэг 3-аас илүү оноо авчихсан. Нэр Германы онооны систем биш үү? Одоо их сургуульд энд болохоор ямар системээр явдаг вэ гэхээр 1-0 гэдэг нь хамгийн лаг нь 2-0, 3-0, 4-0-аар хичээлдээ тэнцэн тэгэхээр 5-0-аар унана гэсэн үг. Тэгээ 6 гэж байдаг гэж сонсон. Гэхдээ 6 авсан хүн амьдралд ер нь байхгүй. Хамгийн мууг нь ер нь тэгэл 5 гэд өгч дэмдөө. Тэгээд юугаар одоо би энэ шалгалтандаа бол яаж чад 3-аас дээш оноо буюу одоо 1-3 гараад л авмаар байна. 2 хийдтэй л байл тэгээ болчих гээд байна л да. Тий. За гарах уу? Бэлтэх үү? Гарах та. Монгол хүмүүс күрт хөмсөд эхэлсэн үү? Эхэлсэн бах те. Би зүгээр ийм цаан зөмсчүүд энэ дээрээ савх өмссөн чинь нэг алхтаа харагдахгүй. Тэгээ миний күртэг улаан өнгөтэй байхгүй юу? Тэгээ би улаан гутал өмссөн болохоор улаан гуталтайгаа хослуулах гад тэгээд улаан күртэг өмссөн. Би энэ күртгийг яг үүндээ подалкин дээр өмсөх гэж байгаа. За бас арайчтай гэж бодоод нэг цамц нэмчлээ. За. Ээчин дамдаа зориулаад би нэг өөргөвчтэй, нэг цөвхтэй. Буцааж гэлс өгөхгүй бол. За би ерөн цаадаар ирчлээ. Сая U-Bahn дотор явчихсан чи яасан гэж. Зүгээр нэг маскгүй явчихсан хүүхдийг 3 цагтаа орж ирэнгүүтээ дараагийн буудлын дээр наваа бууцсан. Манай энд нэрэ маскны юу торгуул 50 евроноос эхэлж байгаа. Тэгээ 50 евроноос дээшээ хэдийч авч магадгүй юм шиг л шүү дээ. Хай. Тэр бацаан яг жоохон хөөхд шээ тэр нэг 14 тавтай бацаан байсан ахгүй юу? Тэгэхээр тэр хүүхэд бол нэг 50 евроор торгуулсан баха. Хай. юм байна шүү дээ. Тэрнтэй юм адилхан загвартай гэхдээ юм сонин чимэл байгаа шиг материалтай байна. Тэснэ тэрнийх нь богиносноо байна. Энэ нөгөө нэг миний өмсч үзсэн юм. Миний материалд таалагдаагүй надад. Өөр юм байна гоё. Энэ манекен өмссөн ш миний нөгөө өмсчихсэн нэг. Энэ манекен ч гэсэн миний нөгөө өмсчихсэн гэж яг өмссөн ш. Өөр алхтай юм байна. H8 болтой ирээд юм бол энэ яасан хөөрхөн ингээ цамц шиг материалтай болтой байна. Энэ гоё юм уу? Синэттэй бариад авчих яач вэ? За тэр яхаа нөөцтэй явж хичээлээ яа. Одоо ингэж ясаар шалгалт маргааш болтой. Бичлэгээ мартсан явчихтэй. Мартсан ч гэжтэй. Би нөгөө нэг найзуудтайгаа уулзаад тэгээ одоо гэртээ орж ирээд байж гин. Би өнөөдөр ахаа гадуур халагдсан. Гэхдээ зүгээрээ одоо 8 цаг болж гин. Тэгээ хоолоо идсэн. Өдөр жоохон хичээл хийсэн. Яг хөө суур хичээлээ хийгээд эхэлсэн. Одоо тэгээд гүрийж агаад өнөөдөр нэлээд сайн одоо намныхан тал хүртэл явчвал амар гойлч гээд юм л да. Тэгээд
хичээлээ хийнэ. Маргааш хөлний дасгалтайгаа хамт сэлдэм үү би. Гэхдээ сүүлийн үед манай энэ Берлинд ерөөсө цаг агаар таалагдахгүй байна. Нар ерөөсө нэг гарч өгөхгүй байна нэгт. Хоёрт амар эрт харанхуй болж энэ сая би наашаа нэг 6 цагаас л наашаа ирж байхад бүр гадаа хав харанхуй болсон. Тэгээд 6 арай биш юм уу 7 гэж хахад хав харанхуй болсон. Тэгээ нар гарахгүй байгаа болохоор бас жоохон баяртай хахад хэцүү байна. Гэхдээ би одоо сайхан витамин аваад энийг явуулж эхэлж байгаа. Би юм D3K2-тай витамин авж байгаа. Тиймэрхүү байна да. За би өнөөдөр сайн хичээлээ хийнэ гэж найдаж байна. Тэгээ маргааш би нэрээ Монгол руу юм явуулна, карголоо явна. Надтай хамт карго явуулж өгөх бүгдээрээ. Эхлээд тэр нэг хүснэгчийн бүгэлдэм билээ юу явуулж байгаа, ямар үнэтэй гэдгийг нь бичээд тэгээ тэрийг нь одоо бөглөөд одоо ч яг маргааш өглөө босоод би бөглөөд тэгээд аваа явна. За нэг тиймэрхүү байна. Баяцгаа. Лөний мэнд. Хөөе, миний гангста миний дотроос гарч ирэх гээд байна. Би нөгөө нэг амар том ийм эмэг зүудгээс ахгүй. Надаа энэ бүр 1 ч биш 2 ч 3 ч байгаа ах заяа. Тэгээд нэг хүмс гсэн чи арай л биш. Гангста явж чадхаа болцсон байна. Өмнө нь яаж ийм эмэг зүгийг хааддаг гэсэн бол энийга биш юм а гэхэд жоохон гангста эмэг зүучмээр ах юм. Би яг энэ нь аюу тийм цэвэрхэн айгу хөнгөн тэгээд шигтгээтэй энэний тэгээд ахаар нэг бүр аав байгаа. За энэний аав нь үзүүлэх гэдэг. Энэний аав нь. Тийм юм зүудэг гэсэн гээд та бацаан бах та. Толгоноос том. Бид энийг зүүцэн яхаар хүмүүс намайг толгоноос том эмхтэй гэж шолдог сахгүй юу? Яагаад шолдог гэснийг нь одоо ойлгочихлоо. Их барахгүй байна том юмнуудаа. Миний хараа гарыг зүгээр ингээл. Ийм эмэг нэрээ би зүудгсэн шүү дээ. Хай. Юу боддог гэсэн мэнэ те. Одоо тэ гангста болох гагаа гангста болж чадахгүй байна. Миний дотроос миний гангста спирит явцсан юм шиг байна гэж. Бүр гангста энэ арай жижигхэн ч гэсэн энд ихтэй хөөрхөн амтай зүсээр байгаа дөнгө алдсан байна уу. За яхав зүгт үзчихв. Энэ яхав зүйлтний хажууд болохоор өнгө алдсан нь амар мэдэгтэй дээ. Гэхдээ зүйл зүгээр л дээ. За бөөрийнхийнхээ хувьд радиус диаметрийн хувьд арай том. Гэхдээ арай цэвэрхэн. Ето. Миний. За ийм гангста эрэхтэйс ахгүй. Энэ бол арай биш гангста байгаас тий. Тэр ялгаагаас тий бас арай штэ. За миний өнөөдрийн гангстагийн юм гинэ. За. Миний бас өмнө нь зүудэг гэсэн эмэгнүүд бас арай л хитрхи биш үү? Арай л биш шүү. Ийм гоё цэвэрхэн том бас тэгтээ толгой шиг том биш. Нэг юм жижигхэн цэвэрхэн шигтгэгээ эндээ хийгээд тэгээд нөгөө чихэн дээр илүү цорхоо байхгүй учраас ийм ear cuff гэдэг та. Тийм юм хийгээд зя. За гангста. Миний гангста амина. Тийм ээт байхгүй. За энэ миний Монгол явуулах юм байна. Би Монгол явуулах юм байна одоо бэлдээд замаараа би нэр аюу хөөрхөн юм авна. Тэгээ тэрийгээ бас энэ сүхэндээ хийн. За гарцгаах уу бүгдээрээ. Let's go. Тэгээ нэр фитнестэй орно. Тэ.
За би гараа авч ийм хөнгөн хүртэг өмсөх цаг болоогүй юм шиг санагдчих магадгүй л дээ. Гэхдээ яг манай энд хүмүүс хүртэг палтоонд орсон. Би палтоо өмсмөр л. Гэхдээ бороотойгоо болохоор хайрлаад байна бас. Тэгээд энэ хүртгийг би яагаад дурлж өмсөд байна гэж нэг тийм жоохон тийм high waisted байхгүй юу? Тийм нөгөө нэг гиз гардаг хүртэг шиг тийм богинохон. Тийм болохоор хөл урт харагдуулаад хоёрт улаан өнгөтэй болохоор миний улаан Jordan-тай амар зөгцөөд тэгээ би ер нь ингэж өмсөж байгаа. Тэг. Тэгээд авсан шээ. Одоо энийг танаас юу гэдэг нь зөвлөе заяа. За та нар хэрэг миний Japan-ы гэсэн бол манай дүү мэрэгчлийн бактерийн тэгээд ийм хурцаараа бас юм алгаа. Тэгээд төлөвлөхийн хэвчэн авсан. Аринакс шүү. За энэ хоёрыг нямдаа хийгээд юм. Хөөе би сая юмнууд авчлаа тэр цаана булангаас яг энэ манай өөр Убаны буудлын хажууд байсан хгүй гэрээ хажууд. Тэгсэн чинь зүгээр өсчингээс очиж авдаг шүү дээ. Очсон чинь тэр өсчин нөгөө нэг над руу юм явуулсан тэр нэг Францын юутай шуудантай холбоотой тэгээд шуудан юм авчраад өгчт юм байна. Бас тэндээс юм явуулж болт юм байна. Хөөхөл юм байна. За одоо явна. Үгүй тийш явхад чи ерөөс Убанд хэрэггүй байт юм байна. Би эндээсээ шууд автобусанд цугаа явчих юм байна. Ашгүй. Гэхдээ автобус нь 37 минут явна гинэ. Хөө би эртсэн зогсож ийн л да. Сая ханхын дарсан чинь нэг эмэгтэй хүн юу өгч байгаа, яах гэж байгаа юм бол гинэ. Тэгэхээр нь би ачаагаа өгөх гэсэн ингээ. Тэгээд Facebook-ийн пэйжэн дээр 18 хүртэл ачаа авна гэжсэн байсан. Би тэгээ нөгөө юу дүүгийнхаа усны хувцсыг бодоод өнөөдөр ирж байгаа болохоор би өнөөдөр тэрийг аваа шууд авчирж байгаа шүү дээ, тий. Өнөөдөр 16 заяа. Тэр постн дээр 18-ны сүүлийн өдөр гэжсэн багт нь би 16-нд нь одоо авчирж өгч байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүгээр ингээд одоо ингээд гэрийн домофон шиг юмар надад шууд уучлаарай манай ачаа дүүрсэн чи наадхаа нэгтгэс 3 дахьын хооронд юу ч дараа сард явуулахаар болж гин гэдэг чинь би ойлгохгүй байх юм. Би одоо тэг яах ёстой юу? Гүг гэхдээ бас сони юм ингээд нэг бисгүй миний нэг санаа уур хүрээд ах юм. 18 хүртэл авна гэчээ тэгээд би чинь тэрийг над руу ингээ 3 км текст чийсэн. Би тэрийг зүгээр харж агаал хаягийг нь хараад килограмма бодоол үнэ бодсон байсан. Тэгээ энэ ч угаасаа 10 ил чүхгүй заа юу ингээд юу цүнхэн угаасаа өөрөө хоосон. Тэгээ би за гайгүй юм байна гэж бодоод өнөөдөр 5 дахь өдөр би маргааш ажиллах хэвээр тэгээд бүтэн сайн өдөр хүртэл юм аавна гэж биччихээд тэгээд би 5 дахь өдөр нь ирэхээр юу дүүрцээ энэ төргээ те. Тэгээд тэрөө дүүрсэн бол тэргээ Facebook дээр ядаж бичлээ. Тэгээд хэрвээ би нэг одоо шуудан дөгөө шуудангаар явуулаад тэр шууд нь 18-наас өмнө ирэх юм бол нүүн чи явуулах хэрэгтэй үсттэй. Би нөгөө газрынхан гадаа зогсож ийн л та. Тэгээд зузаан хүртэг өмссөндөө одоо айгу баярлж гин. Гадаа амар хүүтэн байна. Бацаанууд ч гэсэн наа чи хүртэг өмсөн байгаа сте. Одоо миний хүртгэл намайг дулаан байлгаж гин. Гадаа ингээд нэг 20 минут зогссны дараа нөгөө нэг гангста байхгүй. Юу гангста? Гангста цаашаа. Энд гэхдээ бас айгүй асуудалтай байна. Ийм цүнх явуулах чинь. Энэ цүнх чинь нөгөө нэг манай гэрэх амир хөдөөмөдөө явдаг болохоор хөдөө явахдаа ашиглаарай гэх. Яна нус горч эхэлж байна. Корона биш шүү. Гадаа зогссон 20 минут шүү. Манай гэрэх амир аялах туртай байхгүй юу? Та нар харж байгаа бол би нааша сая ээж автайгаа ярьж байгаад хүрээд ирсэн. Тэгээд ийм цүнх би хөдөө явахад нь хэрэг болно гэдээ авчихгүй юу?
гэсэн чинь хүмүүс энэ карго марго ачаа мачаа чинь зөвхөн хайрцаг авч явдаг юм шиг байх юм. Хана гадаа амар бороо орчлоо. Тэр газар харагдана уу минь манай энэ бороо орж байгаа. Тэгээ миний фитнест орох бас удаа болчлоо. Тэгээ угаасаа шалгалттай юм чинь. Одоо зүгээр хараад чимээгүй шалгалтандаа бэлтээ. Наашаа ирж явах гэсэн алхаад би бараг спортоо хийчлээ. Тэгээ би гэртээ ирсэн. Би амар даарчлаа нэг халуун цай уухгүй болол. Гадаа зүгээр ингээд зүгээр юм шиг юм мөртлөөсөө удаан зогсож масхоор ингээд дотроосоо дараад бүр амар зөвүүн хүйдэн байна. За. Юм явуулах өнгөрсөн. Дараа сараас л явуулахаар. Телефон хэрэггүй цагаа өрчлөө. Одоо нэг хоол хийж идчихээ тэгээд хичээлээ хийхгүй болов. Тэгэхээр би өнөөдрийнх нь бичлэгийг ингээд дуусгачих. Bye надаа. Bye. Би дараагийн хэдэн влог жоохон тийм та нартай гоё харилцсан, гоё юм шин мэдээ хэлээгүй. Одоо ингээд жоохон сонирхолтой болгоно. Одоо болохоор ягаад ч юм нөгөө нэг шалгалт малгалт гээд миний шалгалт нэг л дуусчихгүй байгаас та нар ингээд тэгж санагдахгүй байна та нарт. Би ингээд өөрөө тийм мэдрэмж аваад байгаа шүү. Ингээд влог хийх болгон шалгалт ярьдаг юм шиг. Тэг болсон юм шүү. За байцгаа. Би дараа нэг гоё DIY хийж магадгүй нэг юм толгойдоо бодсон байгаа. За бай найзуудаа. Gangsta Amina. За. Subscribe гэрээ дараагийн бичлэг хүртэл bye bye.